Сонсогч та бүхэндээ зориулсан отгон дэнгэр хайрхны домгоос хүргэе. Эрт цагт богд дөнгөн гарав одоогийнхоос огт өөрөө л байсан гин. Мөсөн дуулах дараа нь хөх тэнгэр багандсан. Цасан мөнгөн цээжнээс нь доохноор үүл хоноглон уур савссан. Түүнээс доошох биеийг ногоон ой хүчсэн үзэгсэлэнтэй уул байжээ. Ингэтэл хангай нутгийн баруун говь ус чигээр дутагдж ган гачигт нэрвэгдэжээ. Хүн амьтныг ган гачхаас аврах нэгэн их бяртай ир тэнд төржээ. Тэр хүдрээр богд дөнжин гарахыг зорин ирж тэхий дундуур нь оосорлож үрээд бостол цээжин биеийн тасраад ирж гин. Тэгэхээр нь дургүй бүхс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явъя гэд үрээд явжээ. Явн явсаар хангай нуруунд дээр аваачин тавьсан гин. Ингээд богд дөнжин гар буулын мөнх цагаан орой хангай нурууны ноён оргил отгон тэнгэр богд очирваан гэсэн нэртэй болж мөнх цэвдэгдэх уулын цас мэс хайж ар өвөр хоёроос нь богд завхан гол баруун говь руу урсаж ган гачхийг тайлсан гэдэг.